толгоонуудыг бол сольсон шүү дээ яг. За ирээ зоо. За хэн насаа? Та хэмээг өмгөөж оролцож байгаа вэ? За энэ нэг маш нууцлалтай хэрэгэлтэй. Тийм болохоор зэрэг 9 хүний нэгийг өмгөөлж байгаа. Ер нь бол яг зүгээр энэ хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай орж байгаа. Тэгээд яахаараа хэрэгсэхгүй болгох юм бэ? Одоо ирээдүйн шүүсийн бичгтнүүд нь олон нийтэд болчихсон шүү дээ. Ийм асуудлыг хэрэгсэхгүй болгох болдго юм уу? яг энэ юу л да өөрөө эрүүгийн хуулийг үл ижил төсөөд тайлбарлахыг хоригдсан заалт. Эрүүгийн хуулийн 3-2 дээр байдаг. Тэгэхээр зэрэг хэрэг үртгэгч мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд бусдыг хүч хэрэглэхээр занлахыг хүч хэрэглэх гэсэн энэ зохицуулалт байгаа. Тийм учраас энэ тухайн одоо Содном даржаа чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа гэдэг этгээдүүд нь өөрөө хоригдол Ц Амгалан Баатар байгаа шүү дээ. Энэ дээр мэдсээр яж тэрний хэрэг үртгэгч мөрдөн байцаагч мэдээр тайлбарлаж энийг буруугаар ойлгож иргэдэд таниуж болохгүй л дээ. Ер нь бол сэжигтэн яллагчийг баривчлах цагдан хорих тухай хуулийн 34-ийн 1-2 дээр байж байгаа. Бусдыг дарамтлах, зодох ийм хэлбэр доромжилсан бол сахилган шийтгэл хүлээлгэнэ л гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр нөхдүүд бол тэрийг л хүлээх ёстой байсан. Одоо тэр Содном даржаа итгэл төгснараа л. Гэтэл тэр хүмүүс нь өнөөдөр байхгүй болчиход өнөөдөр тэр маш онц хүнд гэмтэргийг илрүүлсэн мөрдөн байцаагч нар нь буруутаад явж иж болохгүй л дээ. Энэ өөрөө хоёр өмгөөлөгч нийцүүд байна л да. Ирээдүйн шүүх хийгийг нь болохоор хоёр хүн хийсгээд байгаа шүү дээ. Хоёр ялт хийсэн байгаа шүү дээ. Хийх боломжийг нь олгосон хүмүүс нь саяны одоо 9 хүн шүү дээ. Ирээдүйн шүүлт хийх боломжийг нь олгосон хүмүүс саяны 9 хүн байгаа шүү дээ. Эрүүдэн шүүх боломжийг олгосон гэдгийг бол нотлох ёстой л да. Тэр шүүх урлаг тахилбаргүй тэр 20 тахилбар нь өрөөр нь оруулна гэдэг чинь боломжийг хангахгүй байдаг шээ. Ер нь бол та бүхэн ганцхан зүйлийг ойлгож байна. Энд бол мөрдөн байцаах ажиллагаа явагдаагүй. Энд бол тагнуулын үйл ажиллагаа явагдсан. Нууц баримт мэдээлэлтийг олох тийм тагнуулын үйл ажиллагаа явагдсан. Энийг бол та бүхэн өөрсдөө сайн ойлгож ярих хэрэгтэй. Шүүх урлыг нээс олон нийтэд нээлттэй явуулах боломжгүй юу? Шүүх урлыг олон нийтэд нээлттэй явуулах боломжгүй юу? Энийг бол яг саналаа одоо орж тавина. Угаасаа түрүүчийн хэлцүүлэг дээр ч гэсэн олон нийтэд нээлттэй явуулъя. Маш нууц гэдэг нэрийн дор бол энэ хууль бус юм хүний хэлмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж магадгүй байна гэдэг. Үнэхээр одоо иргэд юм уу олон нийт шийддэг бол энэ дээр бас тийм шариатын шүүх шиг шийдэж болно шүү дээ. Зүгээр энэ дээр хамгийн гол нь тухайн баримт мэдээллүүдийг ил гаргаж байгаа энийг шүүн таслах үйл ажиллагааг явуулъя л гэж. 7 хоногийн өмнө урьдчилан хэлцүүлэг болсон. Тэрэн дээр бол яг одоо холбогдох тийч Мохтой баримтын бүр цогцолж үзэж байгаа та бүхэн. 7 хоногийн өмнө урьдчилан хэлцүүлэг болсон шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн шүүх урлыг явуулах шаардлагатай бүх нотлох баримтуудыг цуглуулсан, гишүүдэд цуглуулсан одоо бүгдлийн нотлох баримт бүх нь бүрдсэн гэж үзэж байгаа. Бүрдсэн гэж үзээд үндсэн шүүх уралдааныг хийж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. За. Одоо яадаг вэ? Одоо